За юу бацхан да? Хороо гараад арахгүй үздэг золигнуудаар би яах вэ? Ахаа таадтай нэг аним яаж өгд юм уу гэтэл. Одооноос хідүүлээ ширүүхөө олон аним үзэх болохоор наад нэг 43-ныхаа ядаж нэгэрэж гисэн лайк, subscribe гэдэг товчон дээрээ дараад үзээрэй. За юу. За ойлгосон бол аним руу орох уу да. Өнөөдрийн таадтай гомцонч гисэн үзүүлэх гэж байгаа аним бол энэ. Ер нь бол хүмүүст итгэдэггүй бааtruуд гэсэн байсан баха. За тэгээд нэг хуруугаараа дарцгаасан бол аним руугаа орцгоё. Үйл явдал эндээс эхэлнэ. Энэ өөдрийг юм шиг залуу бол энэ хүү анимын гол дүр юм шиг байна. Нэрийг нь Ник гэнэ. Тулааны урлагийн мастрын хөнгөн зэвсэгт гişүү. Зорилго нь энэ багийн ээзэрлэлд хүрэх юм шиг л байгаа. Тэгсэн байсан бүлгийнхэн толгойлогч нь бүлгээс хасчихна. Хасууснаа найз охиндоо очиод хэлэхэд нөгөөх нь бас хайчихна. Зайгүй гэж энэ Никийг л хэлэх байх та. Нэгч нэг бороотой үед гунс юм уу яасан. Нэг гутарцсан өмнөх багийнхаа талаар бодоод л намайг хайчихсан гэдэл байж байтал нэгэн зоонтог байсан цэнхэр өстэй охин нэгтэр оцсноо. Нэг плет өгөөд би яваад ирж үзээрэй гэд гүгөөд явчихна. Заавал ирээрээ тэнмэл нохоосаа гэдэл миний хувьд бол нэг бараг л доромжилчих шиг л болсон да. За тэр надаа ямар хамаах. Гисэн нэгч тоглолтын дээр нь очсон бүр ерсэндээ баяртай байна мэн гэдэл даалдаж өгнө. Бүр нэрийн хуудас чихмэл тоглоом зургийг нь хүртэл авцсан. Нэгч ихтэй хүний бардам зан эдэр ер нь л байхгүй юм шиг байгаамаа. Байр байдлыг ажиглуулна. Өглөөч болж нэг аялагчдын учрлын талбараас хамтарч ахаар очиход яг нэг хүнээс хамтрагч болооч гэж гоох гэж байгаад болчих. Ер нь бол нэг өмнөх багаасаа болоод хинт ч итгэж чадахгүй, хинтээш ярьж чадсангүй. Өнөөх газраасаа гараад урд байгаа нэгэн паб руу ороод хоол идэл байж байхад нь хүмүүс тухайн паб дээр их орсноор ганц ширээн дээр сууж байгаа нэг дээр олон хүн суулгачих нь тэр. Ууг нь намайг залуу байхад баарнс нэг иймэрхүү зүйл болдог байсан да. Айн дээр ч дүнц гээ. За тэр ч яах. Нэгч маань урдаг пяв аваад нэг амьсгаагаар гудран пявныхаа бокалыг ширээн дээрээ хүчтэй тавиад хүмүүст итгэж харагдаач гисэн цог сууж исэн гурван хүн нь яг адилхан зүйл хэлэн бокалуудаа ширээн дээрээ тавьчихсан тэр. Ширээний хит ч бүгд гайхаж ер нь бол манай нэгч биш энэ гурав гэсэн өмнөх багийнхандаа хуртагдаж байсан хүмүүс юмсанч. Энэ үед дөрөс солигдож Тиана руу орно. Тиана ч шидийн сургуульд сурч бүр маш сайн шидтэн байснаар багш нартаа байнга магтуулдаг нэг. Нэг өдөр Алекс гэж сүү тавьсан залуутайгаа уулзахаар очиход Алекс ч өөр охинтой сууж байх нь тэр. Яа, Тиана. Алекс мөн Тианагаас салж байгаа ажээ. Тиана, 君がリーネを Тиана ажил хайж очисон газрууд нь хүн авахгүй, язгууртан хүүхэд хийж чадахгүй, хүн дүүрсэн гэж хэлцгэн. 人手は足りている。 Ингэж байх үедээ манайхаар бол нэг морин тойруулах шиг жүтгэрийн амтан унсан бооцооны уралдааны газар очисон байх нь тэр. Бүр тэр бооцоондоо бүр тавиад хоцсон бол яах вэ? Би ямар хоцсон мөнгнөөсөө мандаал да гэлтэй нэш. Тэгээд ч битэндээ донтоод бүр бүх мөнгөөрөө бит тавьсан байрныхаа төрөөс өгч чадахгүй болоод энд ирсэн байдаг. Нэгч хэцүү юм болжээ гэж ирээд номлогчийг яасныг асуув. Нэр энэ номлогчийн нэрийг Зэм гэдэг. Зэм нь өөрийнхөө төрж өссөн газар номлогч хийдэг байсан бөгөөд урамлаар им хийн хүмүүст тусалдаг нэг. Гэтэл нэг өдөр Мэрил гэх охин очиж Зэмд ургамал авчирч өгчөөд би танд таалагддаггүй гэхэд Зэм би бол номлогч хүнтэй үргэлж болохгүй хэлнэ. Мэрил энэ үед уурлаж гарчгүй. Маргааш нь болж Зэм бусад өдрийн ядлаар хүмүүс тусалж байх үед цагдаа номлогчид ирэн Зэмийг авч гарна. Яагаад зүгүүрээсэн одоо Зэмийг аваад явчихсан юм бол гэсэн өнөөх Мэрил ч Зэмийг гүтгцэн баг оролцсон юу яасан гэж хэлээд цагдаад хэлсэн байх нь тэр. Хорвоо нэр чи хүний зовлонгаар цадгалаагүй юу гэж хэлмээр л юм болж дээ хөргий. Зэмч шорон сууж 3 сарын дараа суллагдаж ард иргэд ч эндээс зайл гаж донтой идэр гэдэл. Хүмүүсийн дунд ч өнөөх Мэрилчин харж ихний үрх кинон дээр шиг л юм болно. Худлаа үйлж мөлцэн зүүн. Манайхан тэгэхээр яах байх нэ? Жаахан санаатаа аашхана вэ штэ. Зэмч нэгэн хоолны газар очиод ажилуулж буй хүүхнийг бас эмчлээд өнөөхөнч аялагч бол өхөнд дурал чи нүгэлтэн биш гэж хэлснээр Зэм маань энд ирсэн юм байна. За одоо нөгөө ивэртэй луун битэй охин нэрийг нь Кура. Кура ч нэг сайн ярьж өгөхгүй би хамгийн сайн мэддэг хүндээ бүх зүйлээ алдсан гэд жаахан ууснаа бүр агсан тавиад өрхөн сайхан гар юм шиг байх. はいはい、聞いてますよ。 Нэг ч өглөөс ирэхэд мань дөрөв цуг онсон байх ба та нар одоо гараач гэж хэлээд би хаана вэ гэж асуухад Тиана
Энэ миний байдаг газар хаалга тэнд байгаа гэхэд өнөөх гурав ч уушлаарай гэд гарч салах гэж байхад нэгч ингэж салах юм уу? Би дөрөв шиг хинч итгэдэггүй хүмүүс нэг баг болоход хэрэгтэй гэж хэлээд баг бүрдэнэ. За тэгээд нэг газар очиж багийн нэрээ хэлж бүртгүүлээд оройж аялалд гарахынхаа өмнө би дөрөв шиг хүнд итгэдэггүй хүмүүс 3-4 баримтлаа. Нэгт бусдын сонирхолд оролцохгүй. Хоёрт мөнгөө хянах. Гуравт заавал амьд эргэж ирэх. Ингэж хэлээд би бинийгээ сайтар сэжил. Бас л хүнд итгэхээ оцсон дөрөн гаршваа. Хороо ертөнц ч юм одоо бүгд адилхан л байвал гэж тээ. 俺を信じられるか。 За тэгээд өглөөч болж нэгэн жи замгар руу орохоор болно. Нэгч Коранаар өмнө замхагт орж байсан. Тиана Зэм хоёр бол огт орж үзээгүй. Нэгч энд ийм авч хадгалах хэрэгтэй. Энэ хоортой энэ хоргоо гэж хэлэн цааш явна. Цааш явж байх үед Зэм Тианагаас нэгэн хувийн чанартай юм асуухад Тиана нэг багшаа Зэм дүрм зөрчөөд байна гэж хэлэхэд Зэмч нэрээ тиймч гэх үед нэг харин хамаагүй юм ярил өөрт ч муу юм болж магадгүй шүү гэн. Нэгч дотроо багийнхаа тухай бодож алхаж байх үед бос нь хоорондоо яран инээлдэж бүр нэгэндээ удаа мэддэг хүмүүс шиг болсон байх нь тэр. Зэмч өмнө хүндэл тусалдаг байсан болохоос биш мангасуудтай тулдаж үзээгүй болохоор мангас яагаад хүн рүү дайрдсан бол гэж асуухад Тианач мангасын талаар ном уншихад ямар ч байсан дайрдаг гэж байсан. Зэмч тийм болохоор заавал тулалддаг байх нэ харуусмаар л юм. Тианач юм ярьж байх үед нэг нь ялцанхаа зүтгэр нүүрэн дээр нь наалдаж нэгэн дээр нь гიშгэж арагшаа савж унан миний буруу байсан уу би өөрийгөө үзүүлье гэж хэлээд хэд ашиглана. Тианач готрангуу зүгээр үү гих гэж байснаа зүгээр байсан биз дээ. Гинэт ажилласан дуучлаараа чийж гисэн болгоомжтой гэхэд Куран итгэх гэж байсан. Чамд итгэх гэж байсан юм. Дараагийн удаа би алдаж магадгүй шүү гэж уурлангуу хэлээд хажуугаар нь алхана. Үгүй ихэн тэгээд алах гэж байхад нь за зүгээр дээ бэ бидэг гээл байж явах үү. Тийм ээ. За тэгээд цаашаа энэ хэд маань чөтгөр алах гээд байгаа мó эсвэл өөртөө алах гээд байгаа мó гэлтэй явж өгнө. Хамгийн дэд давхард гарахад өнөөх нэлцэнхаа чөтгөрийн нэг нь бүр маш том болсон байх нь тэр. Энэ нь энэ цамхийн чөтгөрийн боос байх ба урамлуудаар хоолдог чөтгөр. Энийг алахгүй бол дэлхийн ер нь урамлгүй болох юм шиг байгаа. Зэмч Никигээс асууж энэ ямар том юм бэ гэж байхад Тиана чөтгөрлөө ганцаараа дайрч мөсөн шид ашиглав. Чөтгөрийг оноход өнөөх нь дэлбрээд үхчихнэ. Өнөөхд маань гол дээр очиод өөртөө цэвэрлэж байх үед нэгч Зэмд ард байх ёстой байсан биз дээ. Яагаад урд гарсан? Ганцаараа ялах гэж байсан юм уу гэж хэлээд багийн хийж чадахгүй зүйлээ хэлээд ярилцсан. Багт тухайн хүний чадахгүй зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Гэтэл би тэгэхэд өөртөөсөө өөр хийндэж итгэдэггүй. Тийм болохоор энэ баг маш хэцүү байдалд байна. Тиймдээ ч энэ хэлхийг хүсэхгүй байгаа зүйлээ хэлхийн хэрэггүй гэхэд бүгд гайхацгаана. Цаашдаа хэр удаан байхыг мэдэхгүй юм чин хэлхийг хүссэн үедээ л нэгэндээ хэлцгээе. Оронд нь энэ багт байх үедээ юу хүсэж байгаагаа харин тодорхой болгоё гэхэд Зэм намайг ялах амархан шүү дээ гэж хэлнэ. Илд ишэд гардан тулаан байсан ч миний суултал. Гэхдээ баахан шарахыг бол би ангааж чадна гэж хэлв. Энэ үед Тиана босч Куран дээр ирснэ мөргөж би бол шидтэй. Салхи усны шидэндээ сайн. Хослолсон аянгын шидч ашиглаж чадна. Харин газрын шид ашиглаж чадах ч найдах хэрэггүй. Галын шид бол бараг л чадахгүй. Өглөө хэрэглэсэн шидийг минь уушлаарай. Гал газрын шид бол миний суултал. Ойрын зайч муу адил гэж хэлээд буцаацсан. Суугаад жаахан даарс юм уу гэсэн Куран найдаж байгаа юм шиг босноо урд нь гал асааж өгнө. Ингээд нэгнээ мэдсэн багийнханч цааш явж гоблинээ руу очихоор явна. Нэгч гоблины талаар багийнхантаа хэлж өгч гоблин бол ганцаараа сулж гисэн сүргээрээ бол хүчрхэг тийм болохоор бүслэгдэхгүй байхыг анхааруулна. Тулаан чихэлж нэг гоблин руу дайрч Зэм харин энэ хідийг алахгүй байж болох уу гэж асууна. Тианач энэ асуулт чинь 3 мөнгөний үнэтэй гэж хэлээд Зэмийг аваад шидийн хүчээр хаалт босгож өгнө. Тэр хэдэж хоорондоо юм ярьж байх үедээ Тиана ой дотор гоблин гэхэд том шидийн хүчтэй нэгэн байна гэж хэлнэ. Энгийн гоблинтай харьцуулбал 5 дахин том. ニックは信用できないわね。 Нэгч сонсоод муу шүү гэж хэлэн хоб гоблин байна. Бусад гоблинуудтай харьцуулахааргүй хүчтэй гэхэд Зэм тэгвэл буцах уу гэхэд нэг буцаж болохгүй буцах юм бол энэ хамын чөтгөрүүдтэй нийлж асар их хүчтэй болно. Тэр хэд ч багийн тактик боловсруулж хоб гоблиныг агнахаар явна. Ойнкунд ороход гоблины агуугаас нэгэн том биетэй бус нь арай жижигхэн биетэй гоблинууд байх ба тулаан эхэлнэ. Кура 1-2 ч төрүүлж дайран араас нь Зэм хүчээ нэмэгдүүлэн Тиана ч мөсөн шид ашиглан яг л багийн тактик ашиглан дайралт хий.
Хобгоблин шүгэлдэн бусад гоблинуудаа дуудан Куранч дайрж араас нь Тиана мөсөн шидээрээ дайран хоёр биендээ итгэж Куран Хобгоблин руу гүн араас нь Тиана гоблинуудыг зогсоож Куран галт хил дээрээ Хобгоблиныг хоёр хувааж тулаан манай ялтаар доосно. ティアーナに背中を預けるくらい8本焼き前だ。 За ингээд эхний том тулаанаа дуусгасан багийнхан хоорондоо ярилцаж хоёрдугаар анги дуусна. За тэгээ суугтаа өвлүүлэхгүй шиг лайк сабаа дараад дараагийн анги хүртэл түр баяртай.